Амралтын өдрийн мэнд үзэгчтэй энэ 7 хоногийн тайм хөтөлбөр эхэлж байна. 146 бизнесийн зөвшөөрлийг чөлөөлсөн Когсчих нүүрсний дээжийг энтгэг улс руу туршилтаар тээвэрлэн Монгол эмээх нэрийн судалгаа номын нээлт боллоо зэрэг үйл явдлуудыг таймлан бэлтгэлээ. Засгийн газрын 5 гарагийн ээлжид хуралдаанаар бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолыг баталлаа. Тогтоолын хүрээнд тухайн иргэн ямар бизнес эрхлэхээ e-бизнес цэг MN системд мэдэгдээд үйл ажиллагаагаа шууд эхлэх боломжтой болж байгаа юм а. Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний Ерөнхий сайд учрал хөдөлмөрлөлийн хийж бүтэе гэсэн иргэн бүрээ дэмжих нь засгийн газрын гол зорилго бодлого гэдгийг засгийн газрын хуралдааны үеэр онцолсон юм а. Мөн зөвшөөрлийн тухай хуулиар 381 үйл ажиллагааг зөвшөөрлөлтөөр эрхэлж, үлдсэнийг нь зөвшөөрлгүй эрхлэх ёстой хэмээн тэмдэглэсэн. Олон баримт бичиг хөөцлөж хугацаа шаарддаг зөвшөөрлийн төрлөөс хамааран бизнес эрхлэгч хүсэлт гаргаад 3 ба түүнээс дээш сар хүлээж байгааг тодтогсон. Тиймээс зөвшөөрөл нэртэй хориглолтоос иргэдээ үүгээр чөлөөлж байгаа бөгөөд тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм а. Тогтоолоор 8 төрлийн 146 бизнесийн үйл ажиллагааг зөвшөөрөл нэртэй бичиг цаасны ажлаас бүрэн чөлөөллөө. E-бизнес цэг MN зөвшөөрлийн нэгдсэн систем мэдэгдэл хүргэх бэлэн байдал шаардлагатай дэд бүтцээр хангаж мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллахыг санхүүгийн мэдээллийн технологийн төв E-Mongolia улсын төсөвт үйлдвэрийн газар, үндэсний дата төв улсын төсөвт үйлдвэрийн газрын удирдлагуудад тус дагалгалаа. Монголын Когсчих нүүрсийг бүгд найрамдах энтгэг улсын Сайл компани худалдаа авах сонирхолтойгоос гадна 5-7 нүүрсний дээжийг туршиж үзэх хүсэлт тавьсан байна. Туршилт амжилттай болсон тохиолдолд борлуулалтын шинэ гарц нээх бүрэн боломж байгааг Эрдэнэс 5-7 компаниас мэдээллээ. Монгол улсаас бүгд найрамдах энтгэг улс руу Когсчих нүүрс нийлүүлэх боломжийг судлах хамтын ажиллагааны талаар санал солилцохоор Эрдэнэс 5-7 компани гүйцэтгэх захирлын үр гүйцэтгэгч Цэрэн Самбуу Монгол улсад суугаа энтгэг улсын элчин сайдын яамны улс төр худалдаа хариуцсан 2 дугаар нарийн бичгийн дарга Сукбир бүгд найрамдах энтгэг улсын Steel Authority of India Limited компани төлөөлөгчтэй уулзсан юм а. Уулзалтаар Монголын Когсчих нүүрсийг тус компани худалдаа авах сонирхлоо илэрхийлж, нүүрсний дээжийг туршиж амжилттай болвол борлуулалтын шинэ гарц нээх боломжтойг илэрхийлжээ. Бүгд найрамдах энтгэг улс гангийн үйлдвэрлэлээр бүгд найрамдах хятад ард улсын дараа буюу дэлхийд 2 дугаарт ордог. Сайл үйлдвэр нь ган үйлдвэрлэлээр улсдаа тэргүүлдэг төрийн өмчит компани бөгөөд жилд 17 сая тонн Когсчих нүүрсийг үйлдвэрлэлтэд ашигладаг байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн тамгын газар үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албанаас эрхлэн гаргасан Монгол эмээх нэрийн судалгаа номыг Чингис хаан үндэсний музейд нээлээ. Энэхүү бүтээлд Монгол эмээх нэр түүх сурвалжид хамгийн анх дурддагдсанаас ахуулаад 20 дугаар зуун хүртэл олон хэлний их сурвалж архивын баримт газрын зурагт хэрхэн тэмдэглэснийг тодруулсан байна. Үүнд монгол хэлний түүхэн сурвалжууд монгол тод дөрвөлжин бичиг хятад ханзаар тэмдэглэгдсэн дурсгалууд төдийгүй дорн дахины хятад, Япон, Солонгос, Перс, Турк хэлээр их сурвалжууд өрн дахины англи, Франц, Орос, Герман, Чех, Итали, Испани зэрэг 10 гаруй хэлээрх баримтад тэмдэглэгдсэн монгол эмээх нэрийг харьцуулан нэгтэлсэн байна. Ингэхдээ уг бүтээл нь монгол эмээх нэрийн гарал үүслийг тайлбарлахад чиглэсэн бус харин түүхэн сурвалжуудад хэрхэн уламжилж ирснийг баримтаар өгүүлжээ. Энэхүү судалгааг 20 гаруй эрдэмтэн судлаач хамтран гүйцэтгэхдээ олон хэлээрх их сурвалж, архивын баримт бичиг, газрын зураг зэрэг бодит хэрэглэгдэхүүнд тулгуурласан байна. Судалгааны гол үр дүнгийн нэг нь олон улсад хэрэглэж буй Mongolia гэдэг нэрийн утга хэлбэрийг тодруулсан явдал юм а. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд монгол эмээх нэр өрн дахины хэлнээ Mongolia болж өөрчлөгдсөн цаг үе нь 17-оос 18 дугаар зууны үе байгааг тодруулсан байна. Түүнчлэн латин хэлний ия дагвар нь газар орны нэр үүсгэх дагвар тул Mongolia гэдэг нь монголчуудын орон гэсэн утгыг агуулж байгаа юм а. Тиймээс 1000 орчим жил өөрчлөлтгүй явж ирсэн жинхэнэ дуудлагыг нь харгалзан үзэж цаашид Монгол улсын иргэнийг илэрхийлэхдээ уугуул нэрэнд нь нийцүүлж Монгол гэж бичиж хэвшүүлэх нь зохистой хэмээн үзсэн байна. Монгол Улсын ерөнхий сайд учрал Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвд ажиллаж, салбарын ажилтан албан хаагчид болон иргэдийн төлөөлөлтөд уулзлаа.
Уулзалтын үеэр эрүүл мэндийн салбарт тулгамдж буй чухал асуудлуудыг богино хугацаанд шийдвэрлэх чиглэлээр тодорхой үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өгсөн юм а. Тухайлбал эмч ажилчдын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас нь тооцож олгодог болгох асуудлыг судалж, шаардлагатай тооцооллыг яаралтай хийж, ойрын хугацаанд засгийн газрын хуралдаанд танилцуулахар боллоо. Эмч ажилчдын цалинг 2026 онд 75% нэмэх шийдвэр гарсан. Өнөөдрийн байдлаар 30% нэмэгдээд байгаа юм а. Цаашид 8, 9, 10, 11, 12 дугаар сард тус бүр 9%-аар нэмэгдэж, 2026 оны төгсгөл гэхэд 75% нэмэгдсэн байх юм а. Эрүүл мэндийн салбарынхны цалин нь үндсэн нэмэгдэл хөлс буюу илүү цаг, үр дүнгийн урамшуул гэсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсэгтэй. Эдгээрээс илүү цагаас бусад нэмэгдлийг 30% нэмэгдээгүй цалингаас тооцсон олгож байсныг ойрын хугацаанд өөрчилж, нэмэгдсэн цалингаас бүх төрлийн нэмэгдлийг тооцож олгохыг ерөнхий сайд учрал эрүүл мэндийн сайд Батшугарт үүрэг болголоо. Мөн эрүүл мэндийн салбарт хэмнэлтийн бодлого хэрэгжүүлэхгүй гэдгээ онцолж, салбарын ажилтнуудын нийгмийн асуудалд онцгой анхаарал хандуулсан засгийн газар байх болно гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн салбарын доголдолын гол шалтгаан болж буй эрүүл мэндийн цахимжилт болон эрүүл мэндийн даатгалын тогтолцоог шин шатанд гаргаж чадвал олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж үзэж хүлээлт өндөр байгаагаа шин сайдад санууллаа. Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хөрөлсөг Японы Ниппон сангийн хүндэт тэргүүн Сасакава Йохиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр тус сангаас орон нутгийн мянган оюутанд Монгол Улсын их сургууль, анагаахын шинжлэх ухааны их сургууль, шинжлэх ухааны технологийн их сургуульд бүрэн тэтгэлгээр суралцах боломж олгосны дагуу эхний 100 амжилттай суралцж байгаад талархал илэрхийлсэн юм а. Тэтгэлэгт хөтөлбөр нь тэрбумод хүнсний хангамж аюулгүй байдал, эрүүл Монгол хүн зэрэг үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд үнэтэй өв нэмэр оруулна гэдгийг тэмдэглэлээ. Мянган оюутныг манай их сургуулиудад бүрэн тэтгэлгээр сургах хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ерөнхийлөгч Хөрөлсөгийн 2022 онд Япон улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсон юм а. Энэ дагуу ерөнхийлөгчийн тамгын газар Ниппон сан хамтран Япон Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж өчигт 2025 онд гарын үсэг зурсан юм а. Оюутнууд хүрээлэн буй орчин, ой судлал, экологи, эмнэлэг зүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, мал аж ахуй, агроном, хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл мэргэжлэр суралцж төгсөөд орон нутагтаа 3 жил ажиллах юм а. Тэтгэлэгт хөтөлбөрийг 12 жил хэрэгжүүлэх бөгөөд 5 сая гаруй ам долларын буцалтгүй санхүүжилт олгоно. Одоо та бүхэнд улс их оронд энэ 7 хоногт өрнсөн үйл явдлын онцлог гэрэл зургийг хүргье. Дараагийн мэдээг хүргэе. Өвөрнган аймагт зочломтгой Монгол аялал жуулчлалын салбарын зөвлөгөөн боллоо. Тус салбар дахь оролцогч талуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой уг зөвлөгөөнд аймаг сумын удирдлагуудаас гадна соёл спорт, аялал жуулчлалт залуучуудын яам, Монголын аялал жуулчлалын холбооны төлөөллүүд оролцсон юм а. Хангаан бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд экосистем түшгэлсэн аршаан совилол, түүх соёлын аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэл болгоно гэдгийг оролцогчид хэлж байна. Өвөрнган аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд Арангай, Өмнөговь аймгаас туршлага судалж байгааг аймгийн засаг дарга ярьж байлаа. Өвөрнган аймаг аялал жуулчлалаа дараагийн шатанд гаргахын тулд бусад аймгаас ялгарах брэнд үйлчилгээг тодорхойлж, хөдөө аж ахуйн салбартай хослуулан авч явах, ялангуяа малчид мал маллахын хажуугаар сүү цагаан эдээгээ жуулчдад борлуулдаг, зочнийгээр ажилуулдаг байх нь чухал болохыг зөвлөгөөнөөр онцолж байлаа. Өвөрнган аймаг нь орхон голын айс сав дагуух нүүдэлчдийн төрд ёсны түүх, шашин соёл, хангаан нурууны экосистем үзэсгэлэнт байгаль, археологийн дурсгал, халуун хүйтэн аршаан, шавар эмчилгээ, сувилгаа, говийн бүсийн өрмөц дүр төрхөөрөө жуулчдыг татах бүрэн боломжтой юм а. Түүнчлэн орон нутагт улс бүсийн хэмжээнд томоохон уралдаан тэмцээн, хурал сургалт зохион байгуулах нь хувийн хөвшил бизнесийн салбарт дэмжлэг болдгийг оролцогчид хэлж байлаа. Зөвлөгөөнөөр бизнес аялал жуулчлалын салбарын төлөөллүүд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж үйл ажиллагаагаа сурталчилсан юм а. Энэ 7 хоногийн тайм хөтөлбөр энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй.